Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Инженер үдийн цай блогийн маань энэ дугаар инх эхэлж байна. Өнөөдрийн дугаар бол гүрүү гэдэг ресторанс эхэлж байна. Манай энэ гүрүү гэдэг рестораны маань ахлах тоглогч буюу үүсгэн байгуулагч Захирлан Төвшинбаяр гэж залуу байд. Манай бас найз. Тэгээд намайг ийм блог хийж байгаа гэдэг. Би ч нөгөө яг энэ инженерүүд үдийн цай блогоо болохоор нөгөө өөрийнхөө сервисийнхаа нэг уртлын дэлгүүрийн нэг буланд ингээд эко авт нааж байгаа арай гадна фон моныг байж байгаа. Тэгээд тэндээ манай ирсэн инженерүүд маань өөрсдөө гоё хоолны материал авчирж ирээ тэндээ нэг банах жижиг галтгоотой. Тэгээд тэндээ хоолоо хийгээд ингээд бид нэр хоолоо хийдэнгаа бас яг энэ инженерүүдийн талаар тийм автын талаар энэ төр янз янз юм ярьдаг байсан байхгүй. Тэгсэн чгүй чи одоо энийг тэнд хийж яхаар манад ресторан хийгээч гэж ингээд биднийг өнөөдөр яг ингээд урьж авцраад одоо ингээд хэлж байна. Тэгэхээр манай гүрүү ресторан болвол энэ Эктовны гүрний баруун талд Замтеврийн яамны яг чанга хойтолд гүрүү гэдэг ресторан байгаа. Манайд ахлах тогооч нь Төвшинбаяр гэж залуу. Үнэхээр яг Европ Монгол хоолыг бол дэндүү гоё амттай байдаг. Янз бүрийн байгууллагын амт нь гоё. За ингээд өнөөдрийн маань зочин инженерээр манай Дүлгөө маань цахилгаан автоматжуулалтын инженер Дүлгөө маань урилгаар оролцож байна. Ингээд за өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу. Намайг Баясгалангийн Дүлгөөн гэдэг. Би болохоор цахилгаан системийн автоматжуулалт мэргэжилтэй. За сүүлийн үед болохоор үйлдвэрийн процессын автоматжуулалтаар ажиллаж байна. За тэгээд манай энэ нэвтрүүлэгт оролцуулсаны дүн нь болохоор манай пэйжийг харж байгаад миний видеонууд харж байгаад намайг урьсан юм байна. Тэгээд би болохоор автоматжуулалт Монголд үйлдвэрлэл Монголд хөгжихийн төлөө гэл ингээл видео бичлэг хийгээл сайжруулах гал явж байгаа. Эхнэр хүүхэдтэй. За эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Зөв. Би ч бас эхнэр 4 хүүхэдтэй. Тэг үнэхээр Дүлгөөнийхөө бичлэгийг би хараад яг харахгүй тэр төгсгөлд нь үйлдвэрлэл Монголд хөгжихийн төлөө гэх тээ. Ийм урайг бол хараад үнэхээр бас яг ингээд энгийн хүн харсан ч гэсэндээ тийм гоо ингээд схемээ зурцсан маш ойлгомжтой тий тайлбарлаж байгаа зүйл айгүй тийм ойлгомжтой тайлбарлаад ингэж байгаа учраас үнэхээр бас тэр видео үзэлт хандлтууд ч гэсэн нэлээд өндөртэй байна. Ер нь бол инженерүүд үдийн цай блогийн маань цаашдын ер нь зорилго гэх юм бол яг инженер мэргэжил гэдэг мэргэжил Монголд зайлшгүй хэрэгтэй юм шүү. Инженерүүд байж ижил улс их орон хөгждөг юм шүү, тийм ээ. Одоо яг энэ дүүнертэй ажлын гараагаа эхлэх гэж байгаа гэдэг юм амьдралынхаа гарааг сонгож байгаа дүүнертэй бас яг энэхүү инженерүүд үдийн цай гэдэг блогоо ерөнхийдөө бол бас зориулж байгаа юм. Тэгээ энэ дээр яригдж байгаа ярианууд тийм үү? Энэ бүх зүйлүүд бас яг ирээдүйн боловсон хүчин гэдэг юм уу нийгэмдээ бас нэг энэ инженер гэдэг мэргэжлийг таниулъя те ийм зорилготой эхэлсэн ийм болоог байгаа. Эхний хэдэн дугаар бол яг хаа дандаа манай нөгөө би ч өөр автын инженер учраас дандаа манай автын салбарын найз нөхдүүдэд оруулаад ингэж явцсан. Тэгээ яг инженер гэдэг чинь зөвхөн автын инженерүүдийн үдийн цай гэж хийгээгүй шүү дээ би чинь. Инженерүүдийн үдийн цай гэсэн учраас яг салбар болгоны инженерүүдийг оролцуулъя гэдэг ингээд өнөөдөр манай анхны маань Дүлгөө маань цахилгаан автоматжуулалтын инженер маань оролцож байна. Тэгээд хэдэн онд хаана сургууль төгсөв? Ер нь хүүхэд нас хаана өнгөрөв? Яагаад энэ инженер гэдэг мэргэжлийг сонгох болсон, сонирхох болсон шалтгаануудаас гоё яриач. Ийм юм аа. Би болохоор хаан улд дүргийн 12 дугаар биокабинет. Биокабинет. Биокабинет 10 жилээ төгссөн. Би бол хамгийн сүүлийн 10 дугаар анги төгссөн. 2006 оны. Зөв. Хуучны өнгө гэж зарим. 2006 онд 10 дугаар анги төгссөн. Тэгээд 2006-аас 2010 оны орны шинжлэх ухааны технологийн сургуулийн цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлэр суралцж төгссөн. Цахилгаан системийн автоматжуулалт гэдэг нь болохоор одоо нэг ирэлэн хамгаалалт, нэг шугамын найдвартай ажиллагаа автоматжуулалтыг хангадаг мэргэжил. Одоо юу гэдгийг талаас ачаал өндөрсөн гот пад гэдэг. Яг үнэ ачаар гэдэг зүйл маань ажиллаж идэг ч юм уу. Тийм мэргэжлэр төгссөн. Тэгээд төгсөөд 2010 онд төгсөөд ажлынхаа гараагаа Улаанбаатар цахилгаан төгсүүлжээ. Төрөмжлөл үзэт компанид шуурга ажиллагааны модероор ажлынхаа гараагаа анх эхэлсэн. Зөв. Ер нь багаас нь л эхэлсэн шүү дээ тийм үү. Тэгээд яг хуу багадаа яагаад энэ инженер болъё гэж бодсон бэ гэхээр ерөнхийдөө бол нэг сүртэй инженер болъё гэж боддгүй байсан. Бидний үед ч одоо яг ингэ соёлын нийгмийн ингэ ийм соёлын ийм салхинд их зохиосон үеийг хэлдэг тийм шүү дээ. Намаа баах ч одоо Монгол телевизээр байнга Мосфильмийн кино гардаг. Тэгээд 95-аас өмнөх үе яриад шүү. Бид тэр жоохон байсан. Тэгэл нөгөө л Мосфильмийн нэг 2 хүн гараал явах. Нөгөө кино гарч ийн гэл. Тэгж боддог гэсэн. Эсвэл Монгол телевизийн нөгөө Монгол кинонууд. Тэр үед Монгол кино үзэхдээ нэг тооддог байсан. Одоо харин тэр Монгол кинодод буцаад үзэх мэй. Нас яваад байгаа ч юм. Зөвхөн дугаас сонсоод тэгээд тэр үед тэгэл дараа нь нөгөө Америкийн соёл айгүй их орж ирсэн. Яг намаа баг байх чинь тэр
гэртээ ганцаараа Кевин тэн дээр нөгөө нэг Пепси асгаал пицца идээл. Тэр пицца гэдэг би хийж үзсэн юмсан гэж боддог таа тийм. Тэгээ сүүлд том болоо пицца идэж байгаа. Бидний юм бол яг л тийм үе. Тийм шүү дээ. Тэгээд энийг яг ярьж байгаа нь яаж байгаа гэхээр анх би нэг өөрийгөө нэг инженер болъё гэж боддог. Тэр Америк кинонуудын дараа солонгос кинонууд гарч ирсэн. Тэгээд тэр солонгос кинонд ирч одоо нөгөө бидний өвт чинь нэг чануу мануу гэж залуучууд хэд болж байгаа шүү дээ. Тэр залуучууд болохоор яа харахгүй нөгөө нэг юм босс лаг эдийн засгийн мундаг хүн. Тэгээд лаг тэр заш туудлан аваад тийм сүртлээ бас хөргө арамаас хайр дурлалын баатар болов. Тимийг хараад вау энэ залуу шиг энэ ах шиг ийм гоё залуу болох юмсан гэл бодвол одоо сургууль төгсөөд нэг юм менежер болох юм байл гэж боддог байл. Тэгээд нэг 8 9 дугаар ангид байхад 9 10 дугаар ангид байхад байна уу нэг манад нэг Гарины сүрлээд нэг ном байсан. Гарины сүрлээд ажилласан төстэйг ном байна. Аа зөв. Тэгээд манай нэг ах л найзаасаа голрооч ирсэн юм да. Тэгээд тэр номыг нэг манай ах уншиж хахад би хажуугаар нэг сүртэй тийм урд уншаагүй. Хажуугаар ингээл уншдаг. Тэр үе чинь бас их ном тийм одоо нэг тэр үеийн хүмүүсийг ном уншдаггүй гэлэгддэг байсан. Би бас нэг манай нэг ах агчийн сая тийм үү аюу ном уншдаг. Хаа нэг ном уншдаг байсан. Тэгээд тэр тосдог Гарины сүрлийг уншихад тэр Гарин гэдэг хүн нэг анх лазерыг зохион бүтээгээл тэрүүгээрээ нэг дэлхийд одоо мундаг тийм одоо цөмийн зэвсэг бүтээсэн юм шиг тийм мундаг болж байна. Тэгээд тэрүүгээрээ хүмүүсийг айлгаж чинь гэсэн нэг тийм утгатай. Одоо ерөнхийдөө нэг социалист орон тэр нөгөө юу гэсэн тэр нэг тасдаг чинь социализмыг гарч байгаа шүү дээ. Тиймэрхүү маягийн нэг тийм зохиол байсан. Тэгэл би хараад инженер гэдэг хүн ямар мундаг хүн гэдэг юм бэ гэж. Тэгэл инженер болох юмсан би чадах болов гэж боддог байсан. Тэгээд дараа нь 10 төгслөө 10 төгсгөөд ирлээ. Одоо хүмүүс амьдралаа юунаас ихвэ яах вэ юу их вэ гэж өөрөөсөө ч асуулаа. Манай гэрээлийн хүртэл одоо асууж шít. Тэгтэн л яг үнэхээр би тооноос өөр нэг тийм сайн. Хичээлд тийм амар мундаг байсан. Математик тэр одоо математик сүртэй гэхэд инженер гэдэг юм байна гэж бодсон. Тэгээд биднийг одоо 2006 онд шүү дээ биднийг төгсөж явах чинь хүн болгоно төмөр зам сургуульд орох хэлдэг шүү дээ. Төмөр зам гэдэг байсан тий. За яг тэр үед би чинь өөрөө 2002 оны төгсөлд болохоор тий юу яахгүй шүү. Миний өөрөө би бүр айгүй инээдтэй би гэсэн шүү дээ. 2000 би юу инженер болох ш би бүр баг бахта бүр 69-нд машинд суугаад бөөлждөг хүн байлаа. Юу авт сонирхох мантай. Тэгээд би чинь 10-аад төгсөөд Мойсын олон улсын анги сэтгүүл зүйн ангийг би авч илаа штэ бүр. Сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтөй явж исэн. Тэгээд амьдралын ирэхээр сургууль соёлын цаана болоо. Тэгээд доктор авч сүлж энд. Тэгээд одоо тусдаа засварчнаар ажилд ороод. Тэгээд тэндээс ойрогоор сууж инженерийн төр болоод. Тэгээд юу нэг автаас ингээд одоо авт яг цахилгаан электроникийн тал руу солонгос руу очиж мэргэжлийн ажлуудад ингээд ирсэн. Тэгээд одоо яг авттай ингээд холбоотой авт инженерүүд ингээд явж байгаа ийм инженер байгаа. Түүнээс яг багасаа бол инженер болъё гэсэн мөрөөдөл гад бол байгаагүй. Тэгээд амьдралын ирэхээр инженер замч болчтой. Тийм байгаа. Тэгэхээр үнэхээр бас ном уншаад тийм тэр номноос гоё ингэ сэтлийг аваад өөрөө бас математик суурт учраас одоо ингэ инженер болцсон явж байна. Ер нь бас сүүлийн үеийн тэр чинь яг хийж байгаа энэ контентуудын тэр чинь бол бас их хүнд аягүй хурж байна. Хүмүүс тийм одоо яг энэ цахилгаан автоматжуулалт гэж юу байдгийг те. Тэгээд адгийн наад зах нь одоо зүгээр энгийн хүн сонирхтгүй махад ажлыг үйлдвэрлэлийн дамжлагтай ч гэдэг юм 380 тавьчихсан ажих вэ гэж үүдэж юм те. Иймэрхүү хүмүүсч ер нь юу юм бэ гэдгийг аягүй анзаарч харж байгаа гэж би болгоод байна л да. Тэгэхээр энэ видеогоо ихтэй хийх болсон тийм одоо санаанууд юу байна? Одоо яг хаана ямар ажил төрөл хийж байна? За тэгэл нөгөө ажил яриагаа үргэлжлүүлж тий. Тэгэл яг хөө тэгэл төмөр замд бидний үеийн бүгдээрээ сургуульд орно гэж боддог гэсэн. Тэгээд үнэхээр чадаагүй. Тэгээд шинжлэх ухааны технологийн сургууль цахилгаан систем автоматжуулалтаар сураал. Анхны нэг жил бол жоохон хэцүү л байсан юм. Дахиад нөгөө нэг математик нөгөө нэг тоо юу бол. Яг хөө тэгэл математикт дуртай юм чинь тэгэл математик хийгээл үлцээтэй тэгэл тэгсэн үгтэй юм байна. Тэгэл 3 4 дугаар курсээс яг мэрэгжил аваад ирсэн жил гайг байсан та. Тэгэл юм би энэ ажлыг хийх хэрэгтэй юм байна. Тэгэж штэ. Ер нь тэгдэг штэ инженерүүд мэрэгжил 3 4-өөс л. Тэгэл анх ажлынхаа гараа Улаанбаатар цахилгаан төвхөөс эхлээл. Тэгээд энэ дээр шуурхай ажиллагааны монитор гэдэг одоо энэ тог засрахад явж идэг. Би ч одоо өөрөө хүүхэд байхдаа манай дээр тэнд ч одоо байсаг л тог засар чинь. Тог засрахаар энэ цахилгаан төвхөө ажлыг хийх байна. Өстө нэрээ муай налгаж чаддагсан. Тэгсэн чи өөрөө яг хийгээд ирсэн. Тэгээд өстө өдрийн тал 2 3 өдөр хүртэл шугам мууган гинтэл тайгаа явчихсан. Тэгээд ирэхдээ үнэхээр болохгүй болтгүй л юм. Хоочирсан тоног тэгэл болохгүй юм болтгүй л. Тэгэл явсаар бол 2 3 жил би юу болол монитор хийж байгаа л.
Тэгээд инженер болох юм бөө хүсэл. Гоё инженерийн дипломтой болцсон байж би газар ухаал яваад хэцүү. Лах нарын зараалт өгөөд хас хэцүү. Тэгээд бошоохон инженер болсон доо. Бошоохон ч гэжтэй тэгэл нэг азар нэг инженер болоо. Тэгэл яг миний тэр инженер болоод ингээд тооцоо игээл ингээд юу игээл явсан яг миний сансан шиг инженер байгаа бол диспетчер инженер гэдэг болохоор ингээд тухайн өдрийн л яг нэг гинтлийг устгаад байгаа. Тэ. Одоо тэр кабель хит ачаалагдаад тэр кабель хит ачаал гэж ачаалын тэгээд аваад чи трансформатор хит ачаалууд гэвэл одоо тэр трансформаторын гаргалгааг нь хуваах юм яах аль нь аль зардал багтаа гарах юм гэл хийдгэлийг ажилласан байхгүй. Тэгээд гинтл гарчвал хаанаас нь үзэх үү гэдэг ажилласан. Яг миний яг бодож исэн шиг тийм ажил байгаа бол инженер. Би болохоор өөрөө тийм гарын шиг инженер болох гэдэг шүү дээ. Юм зохион бүтээгээл бүр цоо шинээр юм хийгээл те. Ундаг болох гэдэг шүү дээ. Тэгсэн чинь төвөгтэйг орсон чинь яг тийм инженер байгаагүй. Тэгсэн чинь азар нэг судалгаа тооцооны инженер гэдэг оронтой гараад судалгаа тооцооны инженерээр ажиллаад 14-өөс 19 оны хүртэл тооцоо судалгаа бичим хүчний хэмнэлт тооцооны судалгааны ер нь нэг номын хүн болж хөрсөн да. Хүн харахад костюм бичигтэй сайхан залуу. Тэгэл миний хэрэгтэй бас. Нэг л хвчиг саасан тарагдсан хүмүүс. Мөнхийн судлаад уншаал, судалж уншаал. Шугамныхаа нарийн бичил гэдэг юм одоо ингээл те. Бүх юмнуудаа тооцож яавал алдаж багтаа яваа. Яавал компани зардлыг бууруулах. Тийм дээр тооцоо идэг тийм хүн болж ирсэн. Зөв. За тэгэл ажиллаад тэрний дараа мэдээж миний нас 9 жил ажиллаж байгаа чинь 21 22 дэх хүн ажилд орчих чинь 30 гарч байна шүү дээ. 30 гарчин. Нэг сайхан костюм бичигтэй, нэг сайхан инженер гэдэг нэртэй залуу. Олигтой хураасан мөнгө идэггүй. Тэгэл амьдралын шаардлагаар арай ахиухан мөнгө өгдөг нь уурхаараа явсан. Тэгээ уурхаад 19-с 24 оны 23 оны хүртэл 24 оны хүртэл баг ажилласан юм 5 жил. 4 жил гараад ажилласан юм. За тэгэл уурхаад бас л судалгаа тооцоо тэгэл эрхлэн хамгаалтын инженер ээлжийн ахлах гэл ийм зүйлүүд хийсэн 4-5 жилд чинь. Тэгэл дараа нь хүүхдүүд 4 хүүхэдтэй болчлоо. Одоо тэгэл нөгөө баг хүүхэд төрсэн чинь охин төрсэн чинь охин чинь сони хүүгүүд бол гайгүй юм лээ. Охин чинь нэг сар мараа нөгөө ковид үеэр 2 сар мар байхгүй ч гэрт үрээд ирэхээр гэршид цогтойгоо. Тэгэл бодож байгаа. 3 хүүтэй байж байгаад гүйгүй. Эхлээд хамгийн том нь охин. Тэр оюутан байхад төрсэн. Миний энэ юу нэг ажил хийгээд яваад байгаа чиг үнэрхтэй. Хүүхэд төрөл ажил хийж байгаа шүү дээ. Тийш дээ. Өөр хүүхдийн төлөөл бид яг одооны залуучууд шиг гэж үеийн шиг эсвэл Солонгос юм эсвэл Америк явах гэсэн төлөвлөгөөтэй л байгаа шүү дээ. Энэ өстөө онцгой цалинтай газар. Тэгэл нөгөө нэг ярьдаг юм газар хэлнэ. Бид бодож байгаа шүү. Тэгэл яа харахгүй тэгэл амьдрал 2 3 хүүхэд төлөвлөгөөтэй ирэхэр чинь ажил хийсэн. Тэгэл эхлээл охин дараа нь хүү төрөөл. Тэгэл уурхад тогт 2 хүүхэд төрчихөө. Тэгэл охин маань төрсэн чинь бага охин маань төрсэн чинь тэгэл намайг харахаараа гэршид зугатаад болдгоо. Хүү бол хайгүйсэн л та гэршид зугатаад. Тэгэн готл би одоо Улаанбаатарт ажиллах хэрэгтэй юм байна. Одоо бас нэг үе бодвол бас хөөрхөн туршлагаччлаа. Тэгээ бас тийм үү түүх бай. Тийм айхтар их мөнгөтэй болоогүй ч гэсэн бизнес хийчих мөнгөтэй болчихлоо гэдэг. Бизнес хийх гэж үзье. Тэгээд уурхаад ажиллаж байхдаа 14-14-өөр ажилладаг байхдаа нэг эхлээд дэлгүүр нэлээ. Нэг сургуулийн ажилтнууд нэг дэлгүүр нэгээд хөлсний дэлгүүр. За. Тэр чийстэн өдөр шөнийн бараар, өдрийн бараар. Тэр ястаа хэцүү ажил гэсэн шүү. Үнэн. Тэгээ яж хаад эхнэрийгээ байхгүй 14 хоногт тэр чигээр ажиллуулж байгаа чи би ажиллах хэрэгтэй гэж өөрөөсөө амар норондоо аваад. Тэгээд ажиллаа. Өглөө эртнийх тусмал сургуулийн хүмүүс чи эрт орж ирээд бас ганц 200 сая төгрөг илүү болно. Тэгэл эртний 7 хөтл хийцэн. Тэр өглөө 6 7 гэдэг нэг чигээр хүмүүс аягүй орж ирдэг. Тэгэл нөгөө хүмүүс чинь завсаргааны цагаар нэг бужигнаал хитэн завсаргааны цагаар тэр бужигнадаг. Тэгэл тэр хооронд нөгөө шинээр ирсэн бараа ирэх болгонд дандаа үнэн нэмэгдэж ирнэ. Тэгэл үнийн шивсээр хөдөл дахиад дараагийнх ингээл амар завгүй ажил. Үнээр завгүй ажил. Тэгэл тэр ажилтны чинь 3 сар ганцаараа шахуу. Их нэртэй хийсэн. Их нэртэй ингэж хуваагдчихээл. 14 хоногоор ч уурхаа явчихна. Тэр хооронд ихнэр хариуцсан. 90 гут 14 хоног чи юу хариуцсан аа. Тэгэл сүлдээ тэгэл би ажилласаа гарчихсан. Угсаа нөгөө дэлгүүр ажилтнуудад яхаар нөгөө 8 нэр биш болохоор чи нэг сарын өдрийн 1 сая хэдэн зуун цалин орлого борлуулалт хийдэг байсан юм. Тэрний 20% нэгдэг чинь нэг 200 мянга ашиг юм да. Тэгээд бодоод 30 хоногтой бодоод үзэх чинь бас хөрхөн.
уурхаагаас нэг дутахгүй юм байна зүгээр үзчихье гэж боддог. Эхнэрээ ажилд оруулна. Ажилд нь оруулаад тэгэл үтсэн л тээ. Шууд нуруугаа авал тэгээ дараа нь нөгөө ажлаа дэлгүүрээ өгөөл шүү дээ. Амар амарсан шүү дээ. Энэ ажлыг юм нэгээр барахгүй юм. Эсвэл нөгөө аюу олон хөлтэй үйжиж. Ам бүл олоолаа үйжиж. Энэ ажлыг хийж болох юм гэсэн мэт юм шүү дээ. Ганцаараа л нэлийн бүлтэй байж ш тийм ээ. Тэг бүлтэй байж. Нэг өдөр нэг нь амархад нөгөө тэнхүүд ажилладаг тийм үү? Тиймэрхүү байж байхгүй бол гэхдээ сүүлдээ ер нь хүн дуршлах сэтгэл юм. Арай хордон болчих ш тэр тоомоо шивх гээд ирж ярьж байгаа. Зүү. Тэгэл дараа нь нөгөө бас нэг хитэн дөрөв нөгөө дэлгүүрээс буцаал нөгөө хитэн дөрөв гараад ирчихсэн ш. Тэрүүгээр одоо өөрийнхөө мэддэг салбарлага орно гэж. Автоматжилт хийдэм бодолдож авахгүй л. Тэгээ манай ихнэр бас хувцсаарч үзээ байлээ. Би тэр гонжоо яваал. Тэгээ би нэг алсаас ажилтдаг модул худалдаж аваа. Нөгөө гар утаснаас өдөртөн гол хаанаас чи ажилтдаг. Тэгэл гэрээ нөгөө автоматжуулсан хөшиг мөшиг. Тэгэл гэрлийн автоматжуул нөгөө юуны автоматжуул гаражийн автоматжуул. Тийм худалдаж аваад зарах гал пэйж нэвэ. Автоматжуулт электроник санхүүжтийн групп биш нэвэ. Тэгээ нөгөө пэйж дээр ганц нэг реклам тавилаа нөгөө автомат цоож мууж энэ. За үнэхээр хүн тоодгүй те. Өстөө тоодгүй. Тэгэл цааш та би 8 ихэд үнэхээр хэцүү юм байна гэл. Тэгээ азар нэг цахилгааны тийм амар ихийг аваагүй. Одоо тэгэл хэцүү гэдэг авцсан. Яг тэгтээ нэг хэдэн сая төгрөнд авсан. Дөрвөл манай гэж байжлаа нөр. Бас нэг ганц нэг зарсан. Зөө. Тэгээд байжсэн чинь манай их нэрвтер бас нэг хажуугаар хувцас оруулж ирээд. Хувцас зарагддаггүй бас. Тэгээд манай их нэр чинь цэцэрлэгт ажилладаг. Манай ээж цэцэрлэгт ажилладаг байсан байхгүй. Тэгээд ястом уу ээжигээ дагуулаад хүн нөгөө болохгүй л тэрхээр нэг ээж дээр очиж үйлээд дагуулад зодсон хөхтэй зааж өгдөг шиг. Одоо ч нэг 10-20 сая төгрөг хувцас руу ичлээ ээжтэй яана гэл. Тэгсэн чинь лөө би танд хэдэн хичээл эрхлэгч нар лөө нөгөө цэцэрлэг рүү авч зараад өгье. Тэгээд явсан да. Тэгээ битээр очиад тэгэл хэдийдээ хувцас унаар зараал. Тэгэл тэр нэг арайч өгч хувцас доосон мөнгө гаргаж авал. Тэгэл ажиллаж байгаа за энэ борлуулалт үнэхээр надад зохихгүй. Би тэгтээ уг нь дэлгүүр ажиллаж байгаа намайг хүнтэй айгүй сайн зүг ярьц тийм ээ. Гоё инээж ярьт юм ээ. Чистэ сайн биш үг нэг хүн би урам харуулж би алхам байл гэж боддог шүү дээ. Тэгээ үнэхээр яг борлуулна гэсэн сэтгүүтэй мөнгө олно гэсэн сэтгүүтэй хорон сайн явддаг юм бил. Тэгэл нэг юуны үйлдвэрт яг одоо мэрэгчлэрээ ажиллая гэл. Цахилгаанаар цэвэр цахилгаан байснаа үйлдвэрийн процесс автоматжуулалт руу ажилд орсон. Тэгэл тэнд нэг жоохон юм хийж сураал, жоохон ойлгоод эхэлж байгаа юм л да. Нөгөө машин чи өвдөрч гэр чинь баг тэр машин дээр 7 хоног ажиллахгүй болцтой сууж байгаа шүү дээ. Тэг шүү дээ. Шүндөө сүүлдээ шүн мөн чинь нойр өрөхгүй бодогдоод унтахаараа зүудлээ. Өглөө гинт шүн 2 үсэрэл одоо нэг ингээд талбайд үсчихвэл болох юм шиг байна. Энийг ингээд энэ талаар нь уншуулад энэ програмыг уншуулж болох юм ингээд шөнө 2 цаг мөртөөр очиж тэгэж орхоосч ажилласаар байгаа л. Тэгэл юм арайч өгч мэддэг болоод ирчих. Нэг чинь нэг 5-6 сар дотор мэддэг болоод ирчих. Тэгэл нөгөө шинээр монторууд ингээд ороод ирж байгаа наад дээр засварчд гэсэн үг л дээ. Нөгөө засварчд чинь ингээд арайч өгч юм заагаал нөгөө шинэ залуучууд жахаа би юу ч мэддэггүй их сургуульд өгссөн. Та надад юм заагаад үгүй би чадна гэж тэгээд ороод ирчих. Тэгэл юм заагаад өгөн гот нөгөөс чи баг зэрэг жоохон юм мэддэг тэрхээр инженер болмоор. Тэгээ инженер оронтой авах гомчтой тэгэл яваад гэж юм. Эсвэл уурахаар хамаагүй өндөр цалин байна. Энэ ч 2 дахь өндөр цалин шүү дээ. Яхаа явлаа. Таныг бодоод би одоо 6 сарын дэвчлээ одоо болоо. Би одоо юу ч би ч хүртэл адилхан мөнгөний төлөв хийж шүү. Тийм шүү. Цаана угаар гээ. Айтайхан амьдруулж чинь мөнгөний төлөв биш те. Айтайхан амьдруулж чинь бас нэг дийсгэн. Тэгээ нөгөө нэг чи яачдаггүй явуулна шүү. Тэглэг байх вэ. Тэгэл ингээл ирэнгуутал чинь би дараа нь нөгөө нэг ганц нэг тоноглолууд дээр одоо намайг шүн өрөө дуудаад шүү. Шүний хэлж намайг дурч. Шүн өрөө дуудуулах гол нөгөө мэдрэгч зэтрэгч нөгөө контактометр нөгөө инвертерүүдийн талаар бичлэж гисэн. Тэгээд өөрийнхөө ажлынхаа нөгөө ажлын групп дээр тавиад. За манайхаа энийг араарай гэл. Тэгэн гуталсан нөгөө үлдсэн нөгөө инженер нөгөө монитор инженерээр төгссөн залуучууд чинь нэг хараад тэрийг болно ойлгож байна. Өдрөөр надаар заалгачиж байгаа. Тэгэл оройн нь нөгөө бичлэгээ хараал. Тэгэл оо штэ энэний чи хүчтэй хийчлээ штэ гэл надад урам оруулж байгаа. Тэгэн гутал чи над нөгөө нэг орлого олох гэсэн нөгөө пэйж байсан. Тэгэн гутал нөгөө пэйжийг нөгөө баахан бараамаараа зарах гэсэн юм уу.
устгасан. Ичж байгаа юм чинь. Тэгсэн чинь огт юм хийхгүй байгаад тах чинь жил гарan тэр хоосон бийж байсан чинь 30 дүүн дагцсан байсан. 30 хэдэн хүн. Огт юм хийхгүй байгаад тах чинь. Тэгэхээр манайд бас ийм мэдлэгт оролцож байгаа хүмүүс байгаа юм байна да. Автоматжуулалт оролцож байгаа юм байгаа юм байна гэж үзээд би нөгөө ажлынхаа пэйж дээр групп дээр тавиадсныгаа бичлэгүүдээ тэр пэйж дээр тавьсан. За нэг ихний 1-2 пэйж юу болвол бас хөрхөн нэмэгдэлсэн. Тэгсэн чинь нэг завсрын ирлэгээр нэг юу гарсан. Тэгсэн чинь нэг 8-900 хүн байсан чинь завсрын ирлэгээр орсон шууд өдөртөө 3-4 мянга болсон. Бистэ шууд орон марсан. Йоо, ингээд инфлюенсер болчихж байгаа. Ингээд грэмикс болчихж байгаа гэж. Тэгэл хичээгээл яваадсан. Цагаан сарын өмнөөс л ихэл би энийг ажиллаж эхэлсэн гэсэн. Одоо сая энэ цагаан сарын өмнөөс. Тэгэл хэрэгтэй юм орох болгонд л ер нь нэг авттай холбоотой юм орохоор аягүй сайн хүн нэмэгдээд тах шүү. Манайханд яагаад гэвэл автын зах зээл аягүй хүн шүү. Тэгээд дараа нь нэг саяхан нэг намайг ингээд нэг 10,000 зан болоод ингээд ирсэн чинь нэг борлуулалтын компани намайг за чамд манай нэг бараануудыг танилцуулдаг өгөө. Тэгэх юм бол би чамд бараа тэр видео болгонд ирчээ хөнгөгийг. Тэгээд чи миний имийг танилцуул. Тэгээд хажуугаар нь манайхыг үргэлж рекламад өгч. Тийм юу ирсэн баг. За. Тэгээ би бас баярлж байгаа чинь. Би бас амьдралыг л дээ шүү дээ. Тийш шүү дээ. Хажуугаар нь би бас ажлын хажуугаар орлого олох гэж шүү дээ. Тэгэл юу хийлээ? Тэрний видео хийлээ. Тэгэхдээ хажуугаар нь юу тэдний тестер зардаг. Тестерний видео оруулсан. Тестерний видео өстө нэр бараг өдрийн 5,000-аар нэмсэн. Тий, тестерийн видео ч өөрөө 500,000 view. 40,000 шир хийсэн. Вау, амар хийсэн. Жинхэнэ нөгөө Grimix рекорд ивцсэн шүү баг. Тэгээд бодоодсэн чинь манай Монгол ерөөсөө энэ юу яадаг юм бэ? Мэдлэгээ ерөөсөө ширлдэг юм байна. Ер нь бол одоо энэ блог ер нь хийгээд явж байгааг учир юу юм бэ гэхээр бас бид яг энэ мэдлэгийг бусдад шеэрлэе, түгээе тийм үү? Мэдж байгаа юмнуудаа ингээд бусдад шеэрлэе, түгээе. Манай автын инженерүүд хүртэл одоо бид нар Монголын мэрэгсэн автын инженер холбоог төрийн бус байгууллагатай. Тэгээ төрийн бус байгууллагын маань бид нар хоорондоо инженерүүд маань хоорондоо ярьж байгаа одоо энэ автоушгийн нэгдсэн платформ гэдэг бид нар энэ аппликейшн хийгээд ерөнхийдөө одоо бол ашиглалтанд орчиж байгаа юм. Одоо бол iPhone төмсүүд бол App Store дээрээс тийм хатад авчих боломжтой. Энэ 7 оны сүүл ихэд 2-3 хоногийн дараа их баг бичлэг гаргахад манай Play Store орчих واخа. Play Store-оор орох юм уу? Play Store бас орно. Тэгээд ингэнгууд яг хурийн автын засвар тийм үү? Одоо юу авт угаалга яг автын талын бүхий л цогц систем багхгүй. Чи ямар машинтай явна тийм үү? Машинаа бүртгүүлэхэд чиний машинд хэрэгтэй бүх юмнууд чам санал болгон, датанууд чам санал болгон. Чи хаач явж байгаа дэвдэрсэн бай хамгийн ойрынхон засвар, дугуй засвар, угаалга юу гэх юм бүгд хамгийн ойроос хайгаад болох боломжтой тийм үү? Ингээд иймэрхүү юмс хийгээд явж байгаа. Ийм байгаа. Манай өнөөдрийн бас блогоор манай энэ аппликейшн маань бас хамтарч ажиллаж байна. Энэ гүрүүгээд ресторан бас бид нарыг бас дэмжиж энд блогоо хийлгэж байгаад бас Төвшин баяр найздаа бас баярлаа гэж хэлье. Та бүхэн бас энэ гүрүүгээд ресторан үнэхээр гоё хоолтой шүү. Ирж хоолыг намтархан үйлчлүүд идэрээ гэж одоо хэлж байна. Ер нь манай Монголын мэрэгсэн автын холбоо гэдэг энэ төрийн бус байгууллагаараа бид нар бас яадаг вөхөр блог болгондоо хэлж байгаа. Та автын бизнес эрхэлдэг хүн бай, тийм үү? Автын талаар сонирхож байгаа хүн байвал манай холбоонд хандаа. Бид нэр яг мэрэгжлийн инженерүүд таны хүссэн мотор, хороопны засвар үйлчилгээ гэдэг юм уу, тийм үү? Компьютер онцлогоо, цахилгаан талынх нь гэдэг юм уу? Юу сурахыг хүсэж байна те? Яг тэр талаас чинь бид нар бүрэн сургаад өгөх боломжтой ийм байгаа. Энэ платформ дээр бас бид нар яг сургалт гэсэн цэсийг одоо бид нар ингээд хийгээд явж байна. Тэр сургалтаарыг яг хөөр энгийн жолооч нарт тийм үү? Бас мэдлэг хайрлахаар жолооч нарт зориулсан хичээлүүд нь мөн яг инженерүүд буюу механикуудад зориулсан тусдаа бүрийн хүндрүүлсэн одоо тийм хичээлүүд сургалтуудын бүгдийг бас энэ аппликейшн дээр бас оруулаад явж байгаа. Тэгэхээр иймэрхүү бас юмуд бас хийгээд явж байна. Тэгээд үнэхээр бас манай эхний маань дүлгөөний маань хэлдэг үнэхээр монголчууд мэдлэгээ шеэрлдэг юм байна гэж тийм үү. Одоо бол ингээд нэг юм хүмүүстэй ингээд яриад гоо миний өгш ингээд юм байна. Энд дээр чинь гой зөвлөгөөгөөд ингээд хичээчээ те. Чи яг хийж байгаа юм гой бусдад ингээд зааж өгөөч гэдэг. Тэгэхээр үгүй би өөрийнхөө бизнесийг бусдад юу гэж алддаг юм бэ ч гэдэг юм. Ийм хоолой алч гэж яриад байгаа. Гэхдээ өнөөдөр Монгол улсад яг зүгээр автын салбарыг ярихад бараг 1 сая машин байна шүү дээ. Яг үнэ. Тийм үү. Энийг бид нэг хүн хийгээд хизээч барахгүй зүйл байхгүй. Тэгэхээр бид ядаж нэг онлайн төвшин, мэрэгжлийн төвшөнд бусдаа бас ингэ мэдлэгээ хуваалцсан, мэдлэгээ шеэрлэе тийм үү.
энэ зүйлүүд ингээд хамтраад нэг одоо ийм баг болоод бид нэр өөрсдөө ийм эрдэм шинжилгээнийхаа бүр ажлуудыг хийгээд тийм үстэй ингээд явуулна бүр илүү судалгаатай юунд шинжилгээ ухаанд суурилсан тийм үү бүр ингэж гоё нэгдэж чадвал бид нар бол бас үнэхээр энэ нафтын салбараар дэлхийд одоо ч тийм үү тийм олон улсад гарах бүрэн боломжтой байхгүй бид нар одоо хойшоо улаан үдээс Оросоос улаан үдээс гэхэд манайх руу маш их одоо хүмүүс орж манай дээр одоо энэ хибрид засвар буюу Прус гэдэг нь хибрид машин аюул их орж манай дээр ярьж штэ. Тэгэхээр чинь яах нь бид нар улаан уд буюу Оросын зах зээл дээрээс бидний аль бүжээ энд инженерүүд маань төрүүлсэн засварчд маань тийм үү бүх технологи талаараа бид нар төрүүлсэн явж гэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө нэгдэж байж гэмээр бид нар бас гадагшаа гарах ийм одоо амбицтай. Ер нь бол манай инженерүүд маань холбоо гэдэг зүйл маань. Тэгэхээр та бүхэн бас хэлээ. Манай төлгөөнөөс бас асуулт авах юм байвал энэ автоматжуулалт электроник автоматжуулалт сонирхч. Тийм электроник автоматжуулалт сонирхчдын групп гэдэг пэйж байж байгаа. Тэрлүү бас хандаараа манай хүн одоо сургалт бас ороод байна. Сургалтаас ороод ах шиг байна тий. Сая харин нэлээ юу болоо тий. Хичээл тараад наашаа ирсэн гэж яриад тэр талаас ажаах яриад гэсэн. За тэгээд миний одоо ингээд энэ хобби одоо ингээд шөнө 2 цагийн үед хүртэл гинт ажил руугаа босоод явдаг. Эсвэл өглөө амралтын өдөр хүртэл өглөө одоо 6 мургаа гэл ингээд нэг янзлчаад гэж бодож байгаа очдөг. Бэсэн хобби маань сүлдээ пэйжд ороод хүмүүст сонирхуулаад ирлээ. Тийм бол зах зээл байна гэсэн мэдрэмж төрлөө. Тэгээ би өөрийгөө ерөөс суралт явуулъя гэж боддог. Яг хөө тэгэл хажуугаар нэг цахилгааны ажил хийгээл нэг байр маярны цахилгаан машин хийгээл энэ цуг ажиллаж байгаа залуучуудтайгаа тэгэл баргээд хийгээл. Тэгэл үйлдвэр босгол явъя гэсэн төлөвлөлтөл байсан л та. Ер нь тийм л бодлоо шүү дээ ер нь. Тэгээ бийжсэн чи гинт айгүйх олон чистэй гоё заах юм аа. Надад яагаад штэ сургалттай ордны гэж сургалтны хичээл гэсэн. За тэгэн гутал ерөөсө 20-30 тийм сонголт асуулт хүрээд ирнэ гэдэг чинь зүгээр асууж байгаа хүн байгаа болохоос бодож байгаа хүн цаана байна гэсэн мэдрэмж төрнө шүү дээ. Тэгэн гутал би катедроны хийдэн бараа захиалсан да. Автоматжуулалт тий. За сургалт нэг төлөвлөгөөтэй. За тэгэл нөгөө бараа маань их удаа ирсэн. Тэгэл ирлээ. Тэгэл сургалтаа нээсэн тий. Одоогоор тэгээд яг автоматжуулалтын чиглэлээр үү те электроник автоматжуулалтын чиглэлээр электроник бол зүгээр миний хобби. Би электроникийнхантай манай автоматжуулалтын ангийнхан болохоор нэг 2 3 дугаар курс хүртлээ 4 дугаар курсын тал хүртлээ сугаад үздэг байхгүй. Тэгэхээр миний хувьд электроник зүгээр л хобби. Инженер болохоор цаанах углуургын ухаан шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Миний хобби. Автоматжуулалт бол яг миний мэрэгжил. Ялангуяа ирлээ бол яг миний мэрэгжил. Тэгэхээр би хүмүүст яг автоматжуулалтын талаар хичээл ордог. За тэгээд хамгийн гол нь манайхан тэгдэг байхгүй автоматжуулалт гэхэр л ерөөсөө нөгөө нэг сүүлийн үеийн орчин үеийн тэр том технологиудыг илэрсэн ингээд худалдаж аваад ингээд дээр нь програм бичээд мундаг болчихсон шүү дээ. Тэр үл зүгээр хэрэглээ. 5-10 жилийн дараа тэр байхгүй бол одоо AI-тай бүр том тийм мундаг контроллерууд одоо ирээдүйд гарч ирж байгаа гэдэг сургалтад болчихсон. Айгүй бол би мессеж тэрнтэй бичээд тэргээр бичүүлдэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр автоматжуулалт гэхээр цаана байгаа тэр логикийг л хүн олж авах хэрэгтэй. Би тэр сурагч нартаа логикийг л зааж өгдөг. Лог, схем унших. Яг тийм гол нь логик шүү. Ер нь бол бас яг би өөрөө автын цахилгааны электрон чиглэлийн мэргэжилтэй хүн л дээ. Тийм учраас яг 12 вольтч адилхан шүү дээ. Бүх юм нэрлэгээр өдөрдөг тийм үү. Тэгээд яг адилхан схемээ уншин. Тэгээд үнэхээр яг цахилгаан гэдэг зүйлийг автын цахилгаан гэдэг юм яг энэ зүйлийг бол ерөөсөө л яг чиний хэлдэг зүйл багхгүй логик тийм үү. Яг дистралын ингээд тэр цаад утгыг л ойлгочих юм бол ер нь бенз ч вэ ямар ч машин бай энэ 12 вольт энэ хэрэглээн дээр энэ 12 вольт ирж байгаа юм чинь энэ хасган байж таараа тийм үү. Эндээс компьютерлөө мэдээлэл импульс эндээс өгж байгаа юм чинь эн чинь ингэж удирдах таараа гэдэг. Цаад утгаа ингээд ойлгочих юм бол тэр чинь ямар ч хэрэглээ бай юу ч бай тэрийг ингээд айгуу юу л та ойлгоход амархан л та. Тэгэхээр үнэхээр бас яг тэр одоо яг автоматжуулалтын сургалтаа ороод одоо ерөөхдөө эхний төгсөгч нь өсөж төгсөө яав. Игсэхөө 7 хоногор сургаж байгаа юм би. За 7 хоногор сургаж байгаа. Тэгээд сертификат энэ олох юм уу зүгээр л олгож байгаа. Би ч одоо нөгөө айгүйх нөгөө энэ ийм л тээ. Яагаад гинт ингээл ажил хийжсэн гинт ингээ болчихоо. Гэвэл дунд насныхны хямралд орчихгүй юу. Олон жил ингээл ажил хийгээл явна амьдрал нэг дээшсэн байхгүй. Яг л нормал. Тэ? Яг л нормал. Тэгээл
ганц бодож байгаа нэг ч тий ойдлогод орчихгүй яа. Одоо ер нь болвол яг дундсны хямрал гэдэг чинь ер нь хин өнгөл одоо байх шиг л байна шүү тийм үү. Яг ингээд зүтгээд яваад байдаг цалингаас цалингийн хооронд өрнөөс өрний хооронд явсараа ч тэгээд одоо би яг юу хийгээд яваад одоо ингээд хүүхдүүд гэх тийм одоо ингээд дээд сургууль сурна дээд бос сурна гэдэг юм том болоод ингээд явна. Адгийн наацхан тустай гарлаа гэдэг хий чинь орон байрын яах вүлээ гэл ингээд нэг юм бодохоор чинь тэгэл яах аргагүй нэг юм хөмрөөл ороод ирдэг штэ. Энэ шиг одоо олон хүүхдүүд үндчээ. Тийм бодогдсон штэ. Тэгээ дунд насны хямрал болоод ирэхэр чинь тэр бизнес хийх гээл тэр чинь хилчилж байгаа юм л. Хүнчлэг хийхээр хөлөөж хийгээл. Тэгээд ингэж тэрчилж явсаар байгаа л дэлгүүр хэллээ. Дэлгүүр удлаа боллоо. За бараа оруулж боллоо. Өнөөдөр сандаа төртөл ангууд өгсөн. За. Сүүлдээ юу зарагддгүү. Лайв ич гэдэг билүү. Одоо лайв хийгээд бас одоо юу гэдгийг бараа бүтээгдэхүүнээ бас ингэ зарж байгаа хүмүүсүүд байна. Ямар ч үр дүнгүй хэрнээ тийм лайвны донд орсон хүмүүсүүд бас их байна тий. Би бүр яг тэр одоо тэр нөгөө нэг нөхрийгөө төмсгсээр бодолчдөг юм шүү дээ. Тэр мөр чадаад хахад би яагаад чаддгүй ингээд тэр олон бараач тэр чи 12 сая төгрөг авцсан бараагч гарахгүй бол одоо ингээд миний мөнгө тэгээ гişтээ илчрээд авах гэдэг шүү дээ. Тэгээ шүү. Яг бүр лайв ичгээ болтгоо тэгээ болохгүй болон гутлан тэгэл нөгөө ичигээ дагуулж явж тийм үү. Арай чи үз зараал. Тэгээ би бараг авчирсан үнээрээ зарсан. Ямар ч мөнгө гаргаад авсан ба тэгээд одоо нэр шатцсан хүмүүсүүд бол янз янзын байдлаар тий бизнес янз янзын хөрөнгө оруулаад шатцсан хүмүүсүүд бол их байна штэ. Тэгэхээр одоо бас яг инженер сэтгэлгээ гэдэг зүйл өөрөө хүнд айгүй хэрэгтэй зүйл байхгүй ямар нэгэн зүйлийг маневр хийх гэдэг юм уу ер нь болвол яг одоо ингээд энэ хүүхдүүд залуучуудаа ч гэдэг юм уу те чи одоо юу ингээд зөвлөд ингээд хэлье гэж бодох юм болвол яг инженер сэтгэлгээ гэдэг зүйл яг инженер гэдэг мэргэжлийг чи нэг сурчлаад хэлвэл бас нэг гоё үгээр тайлбарлаад те нэг гоё ингээд хэлмээр шүү дээ. Нэг тийм л да намайг сахилгаанд хүүхдээ бол манай нэг ахлах инженер нэг хүн ярьчихсан байна. Чи инженер боллоо. Инженер гэдэг бол инжениум гэдэг нэртэй Франц үгнээс гаралтай. Шийдлийг олгоч гэсэн утгатай үг юм. Шийдлийг олгоч. Тэгэхээр чи цахилгааны инженерч бай, тэ? Тийм механикийн инженерч бай. Шийдэл олдгол хүн болох юм. Тэгэхээр хичээгээрээ. Тэгээд жоохон ухаантай байгаарэ. Намайг бол нөгөө зэвэрчин гэж бодсон байна. Инженерээр зөвсчөөл нэг диплом авчаал. Тэгэл хөөсөн гар тий. Тэгээд монитор хийгээд шугамны гимт хаагаа яваад гарч хүн тэгэл ингээл яачих байдаг. Ахнараага дагаал нөгөө монитор ахнараага шүтцсэн. Өмднөг үгээл. Тэгээд гарч нөгөө инженер ахнаад тэгсэн шүү дээ. Тэгээд хичээгээрээ л гэсэн тэгэл. Би бол одоо өөрийнхөө мэргэжлийг сурталчлаад хэлэхэд бол чи аль салбарт хөрвж чадгаар тийм л ажилтаа. Тийш дээ. Математик суурьтай аль салбар. Математик гэдэг бол үнэхээр чухал гэдгийг одоо биднэрт бүхэл салбарт хэлж байгаа шүү дээ. Тийш дээ. Одоо жишээ нь энэ хүн ингээд ингэдэг юм байна л да. Би одоо нэг жоох ингээд ярихад би ярих дуртай. Зүг. Бага ахта би хайрын тухай ном уншиж дуртай байлаа. Бүр бага ахта намайг нөгөө нэг хорвоодод хэлсэн түүх мөг уншихэр олигтой уншдаггүй. Тэгэл цухтагаал явчихдаг. Нэг зуны амралтаар ном унших гол дэлгэж тавьчаал гараад явчих нэг боц орд ах гिचиг ороод ирэхээр гараач ирэл тавьчихдаг. Тийм үү. Тэгээ жоохон том болоод нэг 14 5 маа үргээл нэг үеийнхээ охтуудыг шохорхоо болсон. Хайр маяр одоо эхэлж шээ. Тэгж явахдаа тэр Майнридийн ном их дуртай. Майнрид. Тий. Майнридийн тэр юу морозон толгоогүй, лез үсгүй. Цагаан бэлхий. Цагаан бэлхий ихтэй сүлд юмс. Ухны ангуучин тэр сүлд юмс. Тэднийг уншаад надад үнэхээр баясагдсан. Ялангуяа тэр Америкийн тэр гоё таалт очимаарсан надад тэр Мустангийг барьж үзмээрсэн надад хармаарсан надад нүдэнд бүр төсөөлөгдөв. Би ч одоо нэг өөрөө биогийн хөвгтлөөр биокаминет сонгоо. Тэр нөгөө хойдлынхон гоё нөгөө манай хой чинь хойно нь хангаа урталт нь говь байдаг тийм газар шүү дээ. Тэгээд тэр гоё газрыг харчаад тэр гоё газраар төсөөлөл тэр нөгөө нэг гоё тэр таалмат. Тэр Мустанг бариад байгаа тэр Мустанг гэдэг одоо газар. Тэгэл төсөөлөл хайрын номонд их дуртай бол. Баахан тийм ном шүү. Тэгэл жоохон том бол тэгэл сүүлдээ нэг номоо уншгаа байцсан. Тэгэл сургууль мургуулд ороод тэгэл уншгаа байцсан. Тэгсэн чинь 1-р 3-р курс дээр манай ангийн би нэг 2-р курс дээр түүхэн уншсан. Үтцсэн. Тэгсэн чинь манай ангийн нэг Эрдэнэтбаатар гэдэг найз битээр Оросл 1-р семестр юу цаг дээр цуг үзээд
Би 2 дугаар цагт цавхтаа манай Эрдэнэтээр болохоор түүхтэй байсан байхгүй. Эхлээл тэгээ би ямар ганцаараа тэнд байгаа тал тийш Эрдэнэтээр дагаад ТV заалгаа томоо зааланд Эрдэнэтээр дагаад нөгөө лекцэнд нь ороо суучдаг гэсэн. Хүү тэрний багш бүр намайг лекц ямар гоё юм шиг тийм ээ. Намайг бүр би өөрийгөө нэг монгол хүн гэдэгтээ нэг тийм амар бахтаад бахархаадах юм байдгүйсэн. Тэгээ тэр үний лекцэнд сууснаас би өөрийгөө үнэхээр нэг тийм цээжэд илтгэв ш. Гэхдээ би ийм мондог хүмүүсийг үрээ авчих юм байна гэсэн мэдсэн. Бахархсан. Урд нь бол мэдгэл байсан л та. Өстө мондог хавлын болоод хамаачуудыг очиад гэсэн бай. Ингээл Евразийн халагстай божигноос юм байна гэл. Зүгээр цээжэд илтсэн юм сонсноо уншдаг сонсдог. Багаангийн 10 жилийн өвөр. Тэгсэн чинь тэр багшийн лекцэн цаа. Тэр багшийн нэрийг одоо сандгүй. Нэг тийм 50 орчим насны 40-50 орчим насны 50 орчим насны л 20 хүүхдэд их л ах томонлоор хэлсэн. Тийм юм биш үү? Тэр айгүй гоё хичээл зааснаас би түүхэд айгүй дурталаа. За түүхийн ном гэсэн судалсан да. Надад ч та манан будангаас эхлэхэл ирсэн. Ийм зузаан ч та манан будан тэгэл тэрнээс эхлэв тунгалаг тамир өрт би бараг бүх ном бүгсэдэх ч яг ер нь дуртай гэсэн номуудаа хэлсэн. За тэгэл түүх болгоныг уншаал ирэхээр ч одоо Монгол улс эзэн өвч юм гэсэн мэдрэмж төрдөг байсан. Тэгээ яавал хөгжүүлэхгүй юм усыг гэдэг мэдрэмж төрсөн. Чингис хааныг шүтсэн. Тэгээд учиргүй бас цээжэд хилдэж шүтгэхгүй шүү дээ. Энэ ямар мундаг. Ерөнхийдөө бол тийм. Чээжэнд цээжэд хилдэж гэдэг юм уу өнгөрч биш. Ерөнхийдөө энэний цаана нэг бахархал суугаад тийм. Бахархал суугаад ийм мундаг хүмүүсүүд үүж өөрөө очиж бид нэр гэхдээ одоо ч гэсэн бас бид нар ингэж бодох хэрэгтэй байхгүй. Энэ хоёр том гүрний ходонд тийм үү манай Монгол улс өнөөдөр яг хөтэ бензинд очирдод байгаа тийм үү энэ тэргээд байж байгаа ч гэсэн бид нар өнөөдөр тусгаар тогтсон улсын иргэн гэхэд бас нэг тийм омгчл төрийн шүү дээ тийм үү дайн байлдаангүй байна өнөөдөр дэлхий ямар байна тийм. Тэгэхэд Монгол бас яах вэ гэж би бол дотор бас тэгж боддог л. Тэгэл түүх аягүй судалсан би түүх нэг дуртай. Тэгээд түүх судалж жагаад тэгээд нас жоохон том боллоо. Хивэлээ гэж хэлж байна. Тийм шүү дээ. Одоо яг эд нас шүү дээ. Тэгээд жоохон нас жоохон том боллоод ирсэн чинь тэр үед одоо энэ тэр үчсэд тах жоох одоо 30 гараад намайг 30 гараад ирчихсэн чинь молор эрдэнэ гэдэг нэг философч байна. Тий. Тэр чи одоо өстө бүүн боллоо шүү дээ. Манай саачлаар. За молор эрдэнэс өмнө би нэр аюур цааны зохиол гэдэг юм шүү дээ. Яаж чагаад аюур цан руу орсноо сандгүй. Ямар ч аюур цан юм шүү дээ. Тэр сууч шаран сэтгэгч. Нэрээ игс юм бэ. Яг түүхийн ном уншдаг байхдаа би тэр үчи блог гэж аягүй хийдэг байсан. Одоо блог хүмүүс хөтлөхөө хийж тийм. Юун дээр юу лээ? Блог хийнэ юу гэдэг чи. Одоо нэр нь янз бүрийн блог тийм. Тэгсэн чинь тэрэн дээр нэг Кени блог гэдэг нэг залуу. Хөтөлт юм ээ. Тэр өөрийнхөө танилцуулгыг бичиж 90 он төрсөн мөрс гэж. Тэгэхээр өө надаас дүү юм биш тийм. Тэгсэн мөртөө ямар мундаг ингээл. Тэрний би юм нь уншиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө юуны талаар сууч шаран сэтгэгчийн талаар ингээл бичсэн. Тэр нөгөө аюур цангааны талаар бичсэн юм л дээ. Аюур цан зохиолч. Тэгээ сууч шаран сэтгэгчийг уншсан чинь би философи дуртай болсон. Аюур дуртай. Аюур гоё санагд. Тэгэл философиг уншаал сонирхол ирсэн. Тэгэл тэгсэн чинь философиг уншаал ирсэн чинь энд гэдгээс уншаад ирсэн чинь тэр аюур цаны зохиол төрлөөтэй. Чи хэрвээ философиг ойлгоё гэвэл Достоевскийг уншиг гэл. Достоевскийг дамжаад аа. Достоевскийг уншсан чинь Гим зэмийг уншсан, газар доос бичсэн тэмдэглэл, Кармазовын үгүүд, Маана, Идиот гэл уншаад гэсэн. Хин гоч нэрээ намайг тэр юу сайн уншигсан юм биш үү? Молор Эрдэнэ юу? Манай багш. Манай бид нэг хэсэг тэр Молор Эрдэнэ тэр философчин тэр зохиолуудыг үнийг ингэ цоглуулсан аахгүй. Тэр одоо надад байжлаа. Тэгсэн чинь манай тэгэл ютубер л байнга тэр сонсоолсон чинь манай хүүхдэд багш чи. Тэгэл тэр нөхрийг сонсч уншдаг байж байгаа л тэгсэн чинь тэрэн дээр чи үнэхээр сонирхож байгаа юм бол философиг сонирхдаг. Достоевскийг уншиг хэлсэн. Тэгээд Достоевскийг уншсан. Достоевскийг бас би үнэхээр аимшигыг мэдэрсэн. Ерөөсөө байнгын үлсгэлэн зовлон, байнгын тийм сэтгцийн асуудал амар юм байсан. Тэгэл тэндээс чинь одоо тэгэл яаж гарах уу гэдэг мэдрэмж төрөл тий. Тэгэл ингэж явсаар байгаа л философи гэдэг зүйл чи өөрөө хүнийг ингэж дагуулсаар байгаа. Янз бүрээр бодуулна шүү дээ. Одоо ялангуяа ингээл машин зэс юм бариад өглөрөө сууж байгаа хүн философи таахгүй тий. Өөрөөр философи шүү дээ. Тэгэн шүү дээ.
Тэгээд явсараа голын толинд харчаалаа. Янз бүрийн зохиолуудыг хийсэн. Тэгэл ер нь писавч сонирхолтой болсон доо. Зөв. За манай өнөөдрийн маань зочин дүлгэн маань бол үнэхээр бас боловсрол мэдлэгт аягүй дуртай. Философи, тийм уран зохиол, энэ тал руу их ном уншсан ийм хүн байна. Уул нь инженеруудын үдийн цагаас одоо би баг уран зохиол гэдэг юм уу одоо тийм бүр нэг тийм философчтой яриад байна уу гэдэг бүр бодол хүртэл авч шүү. Уул нь бол нэг тэр инженер яг энэ инженер сэтгэлгээгээ одоо юу гэдгийг хүүхдүүд бусдад яг инженер гэдэг талыг гой тайлбарж өгөөч гэж хэлсэн чинь чи бүр энэ ном руу оруулаад бүр ингээд тийм энийг яг яагаад ингэ ярьж байгаа юм бэ? Энэ миний ингээ шатаар агсаар одоо би одоогийн намайг үйлдвэрлэсэн. Одоогийн намайг юм болгоцсон зүйл. Баггүй да. Зөв харин. Тэрийг бол би бол ойлгож байна. Тийм. Зүгээр яг үзэгчнэртэй зөвхөн нарийн байдлаар тийм ингээд хэлж байгаа шүү. Ер нь бол яг үнэхээр манай Монгол залуучууд гэдэг манай дэлгэн шиг тийм үү бас номонд дуртай байгаараа, мэдлэг дуртай байгаараа, мэдлэг тайртай байгаараа тийм. Ер нь бол ямар нэгэн зүйл одоо ингээд хүүхдүүд одоо би манай томч одоо 15 6 настай тийм үү. Утсаа юм компьютер дээр сууж явах юм. Яг үнэ. Уг нь би бол 15 6 настай байхдаа номын сан суудаг байлаа бид нар тийм үү. Өөр хийгээд байх юм байхгүй. Гадаа гарч баавгаж тоглол, хөөцөж тоглол. Тэгэл нэг 8 дугаар анги төгсгөл усан шалгалт төгсөөд ирэхээр бөөнөр ангаараа номын санд орж суугаал те. Тэгэл ингээл нэг номын санд ихний нэг ер нь бол ингээд нэг шалгалт болгож төгсөөд ирэхээр бөөнөр ангаараа номын санд сууя гэл айгаа цоордог байхгүй. Тэг яг явж ороод суухаар тэнд хичээл хийж байгаа хүн бол ер нь бол хэцүү. Бие бинийгээ үдсэн хатгсан те. Тэгэл ингэж байж байгаа. Тэгэл нэг 7 10 хоног суугаад ирэхэр хүн яг тэр номын сангийн орчинд суугаад ирэхээр бас ингээд төсөөс анхаарал айгу төвлөрдөг болдог байхгүй тийм төвлөрөөд ном уншдаг болдог. Нэг ном уншсан болвол тэр номноосоо бүр гарахд хэцүү. Дараагийнх нь юу нэгэд ингээд хүн ингээд хайгаад уншдаг учраас бас хүүхдүүддээ бас манай дүлгэн шиг бас номонд бас их гоё дурлаараа гэж та бүхэндээ хэлж байна. За юу жоохон хоолой жаах идчихээ. Манай энэ хоол бүр хөрлөө. За хоолой жаах идчих юм нахаа. За ер нь дүлгэн маань тэгвэл ном айгуу сайн уншсан байна тийм үү. Ер нь бол хүн инженер хүн гэдэг чинь бас ер нь энийг ингээд яг яагаад ярих гэдэг вэ гэхээр ингээд философи сонирхоод ирэхээр ингээд одоо ингээд би ингээд багаагаар явж байгаа шүү дээ. Тэгүн бол ч одоо яг орчин үеийн сэтгэлгээг Декарт бий болгосон гэдэг. Декарт Рене гэдэг. Тэгүн бол чинь тэр чинь анхны тэр ингээд нөгөө X Y хэлний дагуу ингээд шугам мугам татал ингээд яаж шүү дээ. Тэгээд ингээд хүний амьдралыг бодоод үзэхэд шугам хизээч гинт ингэж татагдахгүй шүү дээ. Баан зэрэг ингээд миний амьдрал ингээд дээшлэх хэрэгтэй тий. Тэгэл яг л тэрнтэй адилхан ингээд би үртэл яг л ингэж явсаар байгаа л энэ инженерийн салбартаа одоо энд тууштай ажил хийлгэсэн. Өдрөмж аваад юм л та. Зөв. Ер нь нөгөө манай автын салбарынхан ч ихлээд шүү дээ. Ажлаасаа гараад явлаа. Барилга барьж үзлээ. Тийм үү? Байдгүй. Том тэрэг бариад яваад үзлээ. Чаддгүй мэн үү? Зөрөөсөж сурсан юм аа л хийх юм байна. Тэгэл нэг харахад л засвараа ухаад байж байгаа байхгүй. Тийм үс өндөө. Яг хүн яаж бол яаж болно л доо. Амьдрч болно. Гэхдээ ер нь яг л ингээд мэддэг чаддаг юм аа тий хийгээд явах шиг сайхан юм уу дээр үнэхээр одоо аав тий тэгээд нэгдүгээр хоёрдугаар нэг зүйлдээ тууштай байх хэрэгтэй гэж би өөрөө бодод тий За манай инженерүүд үдийн цай блог юм аа 7 дахь дугаар одоо дундаа ороод явж байна. Сая сайхан хоолоо идлээ. Үнэхээр манай гүрүүгээд рестораны маань хоол маш амттай байна. Шарсын сууж чаддаг. Ихийн хоолыг шүү. Үнэхээр гоё амттай хоолтой газар байгаа шүү. Та бүхэн ирж үйлчлүүлээрэй гэж хэлье. Хоёрдугаар манай хамтарч ажиллаж байгаа энэ нөхөө автын бис эрхлэгч хүмүүсүүд маань энэ нөхөө аппликейшнийг бас сонирхоод үзээрэй. Үнэхээр одоо юу гэдгийг бид нар өөрсдөө бас яг автын инженер гэдэг юм уу тийм үү ийм учраас одоо авто гараж дээр ингээд одоо яг засвар дээр бид ингээд өөрсдөө ажиллаа явж байхад айгүй тийм өндөрлөлтөй асуудлууд их гарч ирдэг. Тэр асуудлуудыг ерөөхдөө бас яг ийм байдлаар шийдэ гэдэг утгаараа бид нар инженерүүд хоорондоо ярьж байгаа энэ платформыг гаргаад ингээд явж байгаа. Энэ дээр бол ерөөсөө яг үхээр ерөөхдөө бол аппликейшн дээр бол ямар нэг засвар үйлчлэгээ явуулж байгаа одоо чи гаражтай байлаа гэхэд ерөөхдөө нэг жижиг вебсайт маягийн танилцуулга маягийн юм үүсгэж байгаа. Тэгээд чи хамгийн ойрхон гэдэг юм бол локейшнод гараа шууд тийм үү газар руу очино ямар үйлчлэгээ хийдэг бүх юм харагдана. Мөн аппликейшн дээрээс ороод ажиллагааны цалин мөнгийг хүртэл бодох тийм үү. Өөр ингээд
арай баг яг гэхээр бид нар яг өөрт тулгардаг асуудлууд байхгүй тий. Тэр асуудлуудаа бид нар шийдэл байдлаар ингээд платформ болоод гаргаж байгаамаа. Тэгээд манай блогийг бас хамтарч ажиллаж байгаа юм аппликейшн буюу одоо Монголын одоо автын нэгдсэн платформ гэж явж байгаа. Энэ Автоlex гэдэг аппликейшн байгаа. Та бүхэн бас энийг сонирхоод үзээрэй гэж хэлье. За манай дүлгийн инженер маань ном сайхан уншаад гэдэг юм уу те. Ерөнхийдөө бол яг энэ инженер гэдэг мэргэжилд дурлах те. Өдий зэрэгтэй ийм одоо инженер босоход одоо ерөөсөө хүүхд насаас ахуулаад яг өдий хүртэл ерөнхий өөрийнхөө нөлөө цагаан танилцуул одоо яг гоё яг автоматжуулалтын мэргэжлийнхаа талыг тийм үү ер нь Монгол улсад яг энэ чиний мэргэжил ямар хэрэгтэй юм бэ те цаашдаа энэ ирээдүйд болсон хүүхд багчууд маань энэ мэргэжлийг одоо сонгоосоо гэдэг юм уу тийм үү энэ талаас нь гоё яг өөрийнхөө мэргэжлийг сурталчилсан те тэгээд ер нь цаашдаа өөрийн ирээдүйд зорилго юу вэ гэдэг талаас гоё ярилцъя тийм үү за юуны хувьд манай Монголд бол автоматжуулалтын салбар бол бас нэг тийм сайн хөгжсөн юм бол харагддаг. Яагаад тэгэхээр манай Монголын жижиг дунд бизнес эрхлэгч нар бол одоо бүгд нэг хятаар туссан мэргэжилтүүдийг авчираад, компаниудыг авчираад шууд юм хэлэгчтэй байхгүй. Эсвэл Орос улбаны бас мэргэжилтүүдийг авчираад. Нөгөө нэг үйлдвэрлэгч талаас нь ч гэдэг юм уу тийм яг үүснэ. Тэгээд юм хэлэгч юм. Тэгээд тэрнээс болоод манай салбарын инженерүүд бол ерөнхийдөө зөвхөн нэг PLC рүү орж нөгөө програмчилж болдог нэг юм контроллер руу ороод нэг програм шийддэг, даунлоод хийдэг, тэр програмыг нэг бичээд идэггүй. Бүр том салбар дээр ч жижигэн төрөл хийдэг л дээ. Түүнийг тиймэрхүү хүмүүс бол хувирцсан байгаа. Ер нь нийтлэг төрхөнд гэхдээ тэр чигээр биш л дээ. Тиймэрхүү зүйл бол хувирцсан байгаа. Одоо бол манай салбар бол хөгжих байх. Утгагүй хөгжих байх. Би одоо хөгжүүлнэ гэж боддог. Өөрийгөө би одоо төвчөөлөх гэж хөгжүүлэх гэж л одоо ингээл хичээгээд юм л хэвчээ өөрийгөө боддог доо. Зөв. Үйлдвэрлэл Монголд хөгжихийн төлөө гэж би одоо. Харин яг чиний тэр уриал ярьж байгаа. Тэрий чинь би одоо яг алзуурхал чамруу холбоо ярьж байгаа тэр байхгүй. Репрут ч одоо урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг байгаа шүү дээ. Би бол инженер үйлдвэрлэл Монголд хөгжихийн төлөө. Яг зөв. Үйлдвэрлэл Монголд хөгжихийн төлөө. Үйлдвэрлэл Монголд хөгжих юм бол хүмүүс ажлын байртаа болно. Ажлын байртаа бол их хэмжээний үйлдвэрлэл гаргаж ирч чаддаг. Үнэхээр тийм одоо дотоодынхаа зах зээлийг ядаж өөрсдөө хангадаг чаддаг болчвол олон сайн цалинтай болно. Тэгвэл сайн цалинтай болно гэдэг чинь хүүхдээ мөө сайн мөнгө. Тэгвэл миний нөгөө нэг сургуулийн гадаа бизнес хийгээдсэн тэр дэлгүүрийн зайлуул нэг залууд бас овоо мөнгө орж ирж шүү дээ. Тэгээд тэр хүн бас байцсан шүү дээ. Тэгэлгүй байх. Тэгэхээр ингээд ууг нэг хэрэгтэй л байгаа юм байна. Би тэгээд одоо ирээдүйд хөгжих юм болоо хөгжих болоо л гэж боддог. Хөгждөггүй яах вэ? Ер нь ямар нэг юм зүйл шат чатаараа хөгжөөл явах байх. Тийм. Хамгийн гол нь одоо юу гэдгийг над автоматжуулалтын чинь одоо яг энэ салбар яг одоо болж яах вэ ингээд юм зогсонг байдал ч гэдэг юм одоо чиний яриагаар тийм ингээд нэг яг шин зүйлийг гэдэг юм уу те цоо шинээр гэдэг юм уу програм бичих цоо шинээр үйлдвэрлэлийн шугамыг манай Монголд нэвтрүүлэх тийм бүрэн бололцоотой байгаа. Монгол инженерүүд үү? Тийм Монгол инженер. Боломжтой. Яа хийж байгаа хүмүүс бас мэрсэр байгаа байх. Би одоо яг хараагүй. Миний хувьд бол одоо өөрийгөө боломжтой. Би бол одоо ингэж боддیں۔ Сургалт яваал. Хажуугаар нэг залууг сургаад дахиад нэг сургагч болох чи. Тэ? Одоо энэ чи яг л миний хувьд ингэ ажил болчиход яг ингэ л шүү дээ. Би одоо өөрөө өвдөгч ирэхгүй яг үнэ. Өвдчих юм бол хүнээс мөнгө авцгаа. Тэ? Тэгэлгүй байх. Чадахгүй байдаг. Тэгээ одоо яг зөвхөн өөрөө хичээгээл ажиллалаа. Тэгвэл хажуу талдаа бас дахиад нэг залуу сургаж яваад. Сургалтын дөө бүр гоё олгоод. Тэгээ хажуугаар нь үйлдвэрийн дамд амжилтлагыг ингээд хийдэг болмоор байна. Зөв. Угаасаа тэгэж хийж төлөвлөж байгаа. Тэгээд 90 хүний дотор имэйлтэй хазаартаа морь гэдэг шиг тийм болжлаа энэ. Тэгэлгүй яах вэ? Ерөнхийдөө бол болохгүй юм бол байхгүй л дээ. Тэр үйлдвэрийн шугам дамжлага, сенсорууд гэдэг юм уу, мэдрэгч одоо бүхэл зүйлүүд одоо ерөнхийдөө бол бэлэн байна. Авсраад л, угсраад л, за програмын энэ бичээд л тийм үү? Ингээд л явчиход ерөнхийдөө тохиогоод тийм. Ингээд явчиход бол Монголд бол бүрэн болцоо бол байгаа бах. Ер нь бол яг инженер гэдэг мэргэжил автын инженер бай, цахилгаан электроникийн инженер бай, тийм үү, компьютерийн инженер, сангийн инженер ч гэдэг юм. Ер нь инженер гэдэг мэргэжлийн хамгийн гоё зүйл нь юу юм бэ гэхээр бид нар тийм инженер сэтгэлгээ суучдаг байхгүй тийм. Ямарваа нэгэн зүйлийг ингээд за автын талыг мэдэхгүй байсан ч гэсэндээ тийм үстэй. За эн чинь ийм байгаа юм чинь нэг юм чин түрүүний хэлдэг нэг шийдэл олгогч гэдэг. Одоо инженер гэдэг үг чинь тийм шийдэл олгогч гэдэг. Шийдэл гаргагч гэдэг. Одоо яг тэр одоо тий үг гэдэг шиг үнэхээр бас үнэхээр инженер мэргэжил болвол бас Монгол улсын нийгэмд заашгүй шаардлагатай, заашгүй хэрэгтэй юм мэргэжлүүдийн нэг шүү гэж одоо үг залуучуудаа уриалъя тийм үү? Яг үнэ. Тэгээд манай төлгөөний маань
сургуультаар та бүхэн бас очиод тийм ээ. Яг энэ автоматжуулалтын талын сургалтуудыг бас авахд бүрэн боломжтой юм байна шүү. Тэ? Тэ. Зөв. Яг тэгэхээр одоо яг цахилгаан 220 талын автоматжуулалтыг гэж зааж байна уу? Гүү. Ерөөсөө л яг тэр 400 вольт 0.4 кВт буюу 0.4-өөс 12 ч хүртэл байгаа. 4-өөс 20 мА хүртэл байгаа. Зөв. Окей. Ер нь ядаж л одоо юу гэдгийг манайх одоо инженер гэдэл явж байгаа хэрнээ тестер ашиглаж чадахгүй бас инженер механикууд бас ер нь мэрсэр байгаа шүү. Үгүй энэ юм л тээ. Тэр юу ч мэдэхгүй хүн бол ер нь юм мэдэхгүй байх нь мэдэхгүйгээ мэддэг байх хэрэгтэй. Харин тий. Би юм мэдэхгүй гэдэгтээ эвлэрээд тэгээ цаашаа хөгжиж гэж л боддог байх хэрэгтэй. Яг зөв. Тэрнээс биш тестер ашиглаж чаддгүй чадд юм шиг тэгээ. Хувьсах дэрэн тавиад ингээд хүчлээ үүсчихдээ ингээд амраад ичрээс бол. Тий штэ. Чадахгүйгаа мэдээд тэгээ үнэхээр хүнээс хичээд байгаа бол машуухан тэр орой моройд гэртээ хараад одоо бол YouTube-ээ үзээд тий. Миний бичлэг рүү андаад. Тэгээд нэг юм үзээ сураад иж болно шүү дээ. Тэгээ шүү дээ. Зөв. За ер нь тэгээд үйлдвэрд Монголд хөгжихийн төлөө гэсэн ураатай инженер маань өнөөдөр бас гоё гэгээлэг зүйлүүдийг ярьж тий бас миний бас дуртай номны талаар, ном уншсан талаар бас яг л миний уншсан номнуудын талаар бас ярьлаа. Би ч баг эндээс чинь номыг үлгэж авч баг инженерийн үдийн цай биш ном сонирхчдын үдийн цай болгочих шахлаа. Тэгээд үнэхээр бас мэдлэг дуртай иймэрхүү гоё Монгол залуучууд бас Монголд зөндөө байгаах. Тэрний нэг төлөөлөл болсон. Төлгөөнтэйг өнөөдөр бас энэ блогт ороод сайхан хамттай хоолны ард тийм үү? Гоё яриа өрнөлөө сууж байгаад бол миний хувьд бол маш баяртай байна. Тий. Тэгээ ер нь бол одоо юу гэдгийг нэг гоё одоо уул нь бол манай яг энэ инженерүүдийн маань үдийн цай болонгийн маань бас нэг уламжилт бас нэг асуулт байдаг байхгүй. Манай инженерүүд ер нь үдийнхэн цайг ер нь хэрхэн ууж идэх юм яадгийн гэдэг талаас. Хэр завтай чөлөөтэй байна яаж вэ? Юун дээр би ч одоо сүүлийн 19 оноос хойш тэгэл дандаа л уурхаад байсан болох шин гуанзан тоол. Тэгэл сая 23 онд энд ирээл нөгөө үйлдвэрийн гуанзан тоол идсээр байгаа юм. Одоо бол өглөө 10 цагаас хичээл ороод 2 гэж тарна гэлээ. Үнэ ч нөгөө асууч чинь мэдлэг дурлаад яг 2 доо тарахгүй 2:30 40 мөч гэж заримдаа. Зарим нь тэгэл 2 болгоод одоо ингээл баагаар юм авч байгаа л тараач. Тэгэл ингээл тараагаал 3 гэж орж ирэл хоолоо идэл дараагийн хичээл 4-өөс байхгүй. Тэгэл ингээл нэг иймэрхүү маягтай л тэгэл. Энэ өнөөдөр болохоор 4-өөс хичээл байхгүй. Зөв нэлээ удаан яриа суучлаа битээр. Тэгэхээр бидний манай юу гэдэг автын инженерүүд гэдэг юм ингээд блогд ороод сууж байхаар ерөөсөө яах вэ гэхээр өдрийн хоол гэдэг юм ерөөсөө нэг тийм тогтмол цагт иддэг ерөөсөө өдийн цай гэж байдаггүй. Тэгэл нэг ажилдаа явсараа гад нэг орой бол орой. Тэгэл нэг бэлгийн юм иддэг тийм үү? Ингээд ийм байдаг. Ийм онцлогтой байдгийг. Тэгээд ягаад ерөнхийдөө бол инженерүүд үдийн цай гэдэг энэ блогийг хийхийг одоо юу гэх юм бэ бодсон бэ гэхээр яг ийм өдрийн цайг бас нэг гоё үр дүнтэй идья тийм үү? Гоё яриа хөөрө халуун дулаан тийм үү? Мэдлэг солилцоо яг чивтэр сайн ярьж мэдлэгээ шеэрлсэн байдлаар бусдад шеэрлсэн байдлаар ийм гоё хамттай хоолны араас хамттай яриаг өрнүүлье гэдэг утгаараа энэ хөө блогийг эхэлсэн байгаа. Одоо тэгээд чи манай дугаарыг маань 7 дахь ч очив болж байна. Тийм уг нь 6 дахь 7 дахь дугаарыг уул нь ороогүй нэлээд удчихлаа. Бараг сар шахуу сар гаруй болчихлоо. Сая наадмын амралтын үегээд ингэж таарлаа. Дээр нь бас бидний аппликейшн гээд ингээд гэдэг юм уу те нэг жаахан ажлуудтай явсараа гад үнэхээр нэг дугаарыг бас нэлээд хугацааг нэлээд холдуулчлаа. Тэгээд манай дугаарыг бас шимтэн үздэг гэдэг юм уу сонсдог те энэ хүмүүсүүд бас өршөөгөөрэй гэж хэлээ. Жаахан ажилтаа байлаа шүү те. Би цахилгааны хүүхдийн ажилд ороод миний хамгийн анхны типээ очисон типээ. Манай ахлах тэгчихсэн. Чиний хамгийн анхны очисон типээ энэ баруун ноцоос 777 гэдэг. Ноцоос хийсэн байхгүй. Тим нэртэй типээ. Тэгсэн чинь танаа юуны 7 дахь юм дээр очисон. 7 тий 7 тийм байна. Криштиано Роналдогийн дугаар 7. Бас бэлгшээлтэй байж байгаа тийм үү. Монгол бас тооч 7-гийн тооч Монгол тоогоороо бас өөрөө бас их гоё учиртай тоо шүү дээ. Тий. Тэгэхээр бас ингээд бас 7 дахь дугаар гэдэг юм уу 7 дахь зочин гэдгээр бас бэлгшээж байгаа төлгөөнөдөө маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажил төрөлд бас дээшээ байх болтугай. Бидний зөвхөн нэгд ингээд энэ блогоор ороод ингээд дуусах биш тийм үү. Бас яг манай блогийн гэдэг юм уу тэ инженерүүдийн маань бас нэг ураа байгаад байгаа мэдлэгээ шеэрлээ тэ. Тэгэхээр энэ манай холбоонд дээр бас гоё нэгдээд бүгдээрээ бас гоё энэ залуучууд тийм үү.
бусдад бас гоё мэдлэгээ шеэрлдэг те. Зааж сургадаг, зөвлөдөг. Иймэрхүү бас баяа гэж бодож хамтдаа хөгжсөн тий. Олон хамтдаа хүн мэдэхгүй байж болно. Мэдхийн төлөө жах үлэн бай. Тийм үү? Мэдэхгүй гэдэгтэйгээ өөрөө эвлэрч сурга. Чиний сайн хэлдэг үг чинь бас үнэхээр бас гоё үг шүү гэдэг. Ер нь сайн суралцаал байвал хүн хөшөрдөг юм гэсэн. Тий. Философч хүн их бага хөшөрдөг гэсэн. Тэгэхээр одоо сайн суралцаалах гэж боддоо шүү дээ. Тий хэлгүй. Шинэ мэдлэгт ер нь хүн дурлаж байх юм бол тархаараа хөдлөхгүй шүү дээ. Тийм. Ер нь би ингэж боддоод төгч явах үедээ ингээд янз бүрийн ингээд юм судлаад олон хүмүүстэй уулзаал танилцаал явлаа. Номч ихсээд төгч явах үедээ зөвхөн өөрийнхөө сонирхлын хэмжээнд бага юм уншлаа. Тэгсэн чинь нөгөө Японы 10,000-ын дэвсгэрч дээр байдаг нэг хүн бидэн шүү дээ. Ман гэдэг одоо 10,000 дэвсгэрчтэй. Японы дэвсгэртийг гаргах гэсэн. Яг нүүр тэр хүн тэр нэг өвгөн байдаг байна. Тэр хүн болохоор Фукузава Юкичи гэдэг юм дээ. За. Би тэрний нэг номыг би нөгөө яг намайг нэг 10 мараа төгсөж явах чинь Наруто хийдэг. Драгон Бall мал үзэл гэж бас аним чинь. За. Тэгээд Японд их дуртай бас сонирхдаг. Тэгээд тэр Фукузава Юкичигийн номыг уншсан чинь тэр яг л нөгөө Мэйжигийн хувьсгалын үед яг жинхэнэ соён гэгэрүүлсэн хүн байгаа байхгүй. Тэр улсыг соён гэгэрүүлсэн. Тэгээд тэр үнийг тэр улсыг соён гэгэрүүлсэний хүн хүрээнд одоо манай монголоор бол Чингис хаан гэдэг шиг тэр үнийг 10,000-ийн дэвсгэртэн дээр мангийнхаа дэвсгэртэн дээр тэр үний зургийг залсан ба шүү дээ. Манай монголыг бол одоо бас соён гэгэрүүлэх ёстой байна. Тэгэхээр одоо заавал тэр үн шиг мундаг болдгоо маа гэхэд тийм үстэй. Өөрийнхөө мэддэг зүйлээ ингээд хүмүүст түгээгээд соён гэгэрүүлээд тий инженерчлэг Монголд хөгжүүлээд салбараа хөгжүүлээд яг зөв чаддаг юм хийгээд л ингээд жах шиг сайхан зүйл юу аах уу тэгэлгүй яах вэ бидний урд үнэхээр гоё ирээдүй үлээ чинь одоо нөгөө Sapiens гэдэг ном юмсэн нөгөө Sapiens тий нөгөө Sapiens гэдэг аягүй хит болсон шүү дээ хэдэн жилийн өмнө Sapiens хэд онд гарсан ном за би уурхад багтал уншсан юм 23 4 оны 22 3 он бичсэн. Тийм бест селлерүүдийг уншаагүй шүү. Sapiens-ийг уншаар. За тэгээ. Тэр номон дээр бол тэр зохиогчийн нэрийн сандгүй Ёол юм билээ дээ. Юу юм баггүй нөгөө Израиль хүн баггүй. Еврей хүн. Тэгснэ тэр хүн бол тэгж байгаа. Хамгийн сүүлийн өгтөг төрлөختөн бид нар гэж магадгүй төрлөختөн. Эсвэл хамгийн ихний мөнхийн амьдралтанд бид нар гэж магадгүй. Та гинтл санамсаргуугаар хүчихгүй бол шинжлэх ухаан хөгжөөдийнэ. Үнэхээр их хөгжиж байна. Миний нүдэн дээр амар хөгжиж штеп. Анх намайг одоо ухаан орохт чинь л том рекорд гэл телевиз байсан. Одоо би нөгөө хичээлдээ энийг аягүй их ярьдаг байхгүй. Юу гэхээр тэр рекорд гэдэг телевизийн ард лап байсан баг. Тийм штеп. Лап асдаг. Халуун. Тэгэл тэр байсыг шатчих. Тэрийг тэгэл тэр лампыг сольж байгаа сольт. Би түрүүд 2 3 нас төгт юуг мэддэг ангаал харж. Тэгээ одоо ч тэр ламп тэр чи одоо манай юуны энэ автоматжуулалтын манай электроникийн яг ховсол миний нүдэн дээр явсан. Тэгэл тэрний дараа яхан транзисторууд байсан. Би ялсан. Тэгэл транзистор дараа нь болохоор нөгөө интеграл чипүүд байсан IC чипүүд гэл тээ. Тэгэл одоо яа чинь бүр ингэ тэд нар хөгцсөр бол бүр юм нэвхэн телевиз болчих шин. Ингээд хөгчин. Тэгээд бидний хармаандуудаа гар утас ямар гоё хөгжиж чинь. Яг тэрдээ адилхан одоо инженерчил бүх төвшөнд хөгжиж чинь. Эрүүл мэндийн инженерчил хүртэл хөгжиж чинь. Тэ? Одоо EDC-ийг ургуулаад хүнийг төлжүүлж чинь. Одоо айгүй бол би одоо хөгшрөөд ирүүл киборг болох юм л тийм үстэй. Нэг нь робот болсон. Би бодлоо л би айгүй мөрөдөх дуртай. Киборг болох боломжтой юм л. Одоо сүүлийн 2 3 жил AI гэж гараад ирлээ шүү. Тэгээ AI-с бол та миний тарих яг хэдэн жил наслах юм бэ? Би одоо мөчөд ирэхтнээ бол киборг болгоод иж болох юм шүү. Хөгжөөд. Тэгээ тарих хүчгэл юм бол одоо би хүчих гээд шүү. Тэгээд тарих хэдэн жил наслах юм гэсэн чинь хүний тарих өсрөөл 150 жил наслах юм л дээ. Биологи өвтгөх юм болохоор. Тэгээд судлаадсэн чинь бас бодлоо л доо. Яг тэр хүн гэж яг хэнийг хэлээд байгаа. Тэр биеийг хэлээд байгаа мөхөр мөчтөд хайруулад киборг болгох чамд би тэр хүн юу вэ тийм үстэй. Одоо тийм зөндөл явж байгаа шүү. Парашют орчих. Тархийг хэлээд байгаа юм тэр хүн гэж. гэдэг асуулт асууж чинь тий. Тэглэг философи болоод байна шүү дээ. Тархийг хэлээд байгаа юм. Тэгвэл тарих гэдэг чинь бас нэг юм ингээл ийм материалын зүйл байна шүү дээ. Тэгвэл энэ дотор байгаа бүх мэдээллийг тэр интеграл орчин үеийн интеграл чипт суулгах юм бол энд интеграл чип бий юм уу? Энэ бий юм уу гэж асуудал гарна шүү. Тэгвэл би мөнх наслах нь шүү дээ айгуул. Тэгэхээр чи ийм гоё ирээдүй урд хүлээж чинь. Тэгэхээр бид нар хамгийн гол нь эрүүл авах хэрэгтэй. Мэдлэгт дурлах хэрэгтэй. Байнга сурч явах хэрэгтэй.
Тэгээд тархиа хөшрүүлэхгүйгээр чадвал тэгээд чип рүү шилжээл. Анхны мөнх настай болгочихвол. Ер нь ой санаамд одоо нэг юуны юу лээ? Физик компьютер ямар компьютер гэдэг галаа? Ямар компьютер. Одоо нэг орчин үеийн квантын компьютер гэх тийм үү. Тийм квант компьютер энэ төрийг одоо ингээд ярьж байхад бол ерөөсөө хүний ухамсар гэдэг бол хүний оюун ухаангүй ухамсар гэдэг бол мөнхийн зүйлээ тийм үү гэж одоо бүр одоо ингээд зарим хүмүүсд нотоод энэ төр яваад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр үнэхээр мөнх настан гэдэг яг чиний ярьж байгаа зүйл бол үнэхээр одоо ирээдүйд бий болохыг хүсэхгүй байхгүй. Яг урдаас хүн их байх болтой чи мөнх наст яах гэдэг ингээд энийг ярьдаг байхгүй хоорондоо. Тэгэхээр энэ хай нэг содод хисавч гэмээр. Гэтэ гоё шүү дээ ингээд. Тэгэл яг инженерчлэл инженер гэдэг мэрэгжил ерөнхийдөө яг хөр ирээдүйд тийм үү яг чам шиг ингээд сэтгэдэг тийм үү. Яг одоо тий одоо үед ингээд инженер хүн гэдэг чинь өөр инженерчлэл цаашаага үнэхээр маш томоор сэтгэж хардаг ийм сэтгэхүйг инженер гэдэг хүн олж авдаг юм шүү. Тэгээд дүүнэртэй захиад хэлэх тийм үү инженер мэрэгчлийг сонгоорой тийм үү. Гол нь эрүүл байгаарай. Эрүүл байгаарай. Тийм бол нөгөө ирээдүйн тийм сайхан ирээдүйг харах нь шүү дээ. За ингээд ямар ч байсан сайхан хамтдаа хоолны араас хамтдаа яриаг өрнүүлж тийм үү. Өнөөдрийг ингээд өдийн цайгаа бас гоё үр дүнтэй бусад мэдлээ шеэрлсэн иймэрхүү гоё блогт оролцсон. Төлөвөндөө маш талархлаа. Тэгээд цаашдаа ажил төрлөнд амжилт хүсье. Үр хүүхэд, эхнэр хүүхэд нь тийм үү, эрүү саруул байж, уртаа наслаараа. Тэгээд үнэхээр дэлгөөнийхөө хэлж байгаагаар чи анхны мөнх настан болоорой гэж өөрөө. Үгүй энэ зүгээр ингээд хүмүүс ингээд гоё. Инженерийн салбарт дурлаасаа. Үнэхээр ингээд юм гоё хөгжөөд шүү дээ. Бүхэл хөгжиж шүү дээ. Одоо би лав, намайг лав баг байхад гар утас байгаагүй шүү дээ. Тэгснээ сүүлд нэг 95 6 он нэг сургууль мургуулд орох гээд ирж байхад л гар утас гарсан баг. Гэтэ тэр чинь би одоо 98 9 онд л одоо би 10 маруу төгсөж байгаа үедээ тэгэхэд л нэг юм мангар том юм антентай нэг юм утас гарч исэн шүү дээ. Скайтлин уу? Скайтлин ч билүү одоо. Скайтлин ч бас байсан. Одоо нэг юм суурин одоо гэрт ингээд телефон ингээд утас залгаатай утас байдаг байсан шүү дээ. Тэрий чинь ингээд салгаж барьж явж ярьдаг утас чи гарч ирээд гар утас байгааг орцморцондоо гарч иж ярьдаг болсон юм. Тэгэхээр нүдэндээ бүр тим амар хөгжиж шүү дээ. Би лав намайг анхаа оюутан байхад бид нэр интернет орно гэхээр интернет кафе ордог байсан. Тий. Сургуулийнхаа лаборатори руу ордог байсан. Тий. Тэгэлгүй байх. Тэгсэн чи одоо ингээд хүн болгоны хармаа тэр интернет чинь биш шүү дээ. Тэгэлгүй байх. Тэгэл интернет байна бүгд л хүссэн юм сурч ийн эндээс. Одоо бүр AI-т ярьж тэгж шүү дээ. 10 жилийн өмнө намайг AI-т ярих үгүй юу яриад байгаа юм шүү дээ. Тэр юм ингэж гоё хөгжиж байгаа. Одоо тэгээд хэл сурах ч ус айгүй амархан боллоо тийм AI-тайгаа яриад ингээд бүх юм заагаад сурах шаардлагагүй. Одоо ерөөд юм утас байхгүй болно гэдэг шүү дээ тийм үү. Ерөөсөө ингээд нэг нүдний шил тийм үү ингээд ерөөсөө бүгд ингээд юм жижиг юм тийм ингээл хараад байж идэг утас гэж юм баг байхгүй болно барина тэгээд одоо ирээдүйд одоо инженерчүүд янз янзын юм гаргаж ирж байна. Тархинд нь чип суун гэж шүү дээ. Харин тий. Тэгэхээр харалтаа Монгол улс манай Монгол бол яг хэвээр нэг дэлхийн хэдэн орноос одоо 200 гаруй байна тий. Тэрнээс нэг дундуур нь яваад байгаа баг. Дундуур гэдэг нь болохоор дайн тулаантай тэр доор орнуудын ил дээр явж байна. Гэхдээ гоё 50 амар 50 байна. Тэгээ одоо уг нь яг хөгжихгүй дээ доо. Утахгүй хөгжихгүй хаа. Ер нь бол ямар нэгэн улс дав гэх нэг интер дараад хөгжчихдөг юм биш. Нийгмийн өөрийнх нь бааз суурин тийм үү хүмүүлийнх нь боловсруулна гэдэг юм уу ингээд юмнууд бүрэлдэж ий тэн дээрээ тий хундаам байшин барихтай эхлээд хундаам нь суурай цутгаж эхэлдэг шиг тийм үү. Одоо ингээд яг инженер мэргэжил гэдэг юм уу одоо ингээд залуучууд тий ингээд одоо яг энэ мэргэжилтэд өнөж байгаа тийм үү. Бусдад мэдлэгээ шеэрлээд гэдэг юм. Яг иймэрхүү алхмуудаас л ингээд хөрс суурин боож тэгээд ийшээ хөгжлийн гарцсан ойрхон байгаа болов гэж бодож байна. Зөв улс хөгжинэ гэдэг чи одоо бас их гой уг нэг ярих юм ихтэй. Би түүхэнд их дуртай болохоор одоо ярьч гоё хүн цаг мөг юу болчих. Одоо ч дуртай болохоор одоо бид нар бол яг 11 онд сая тусгаар тогтнолоо шүү дээ тий. Олноо өргөцсөн 11 оны 12 сарын 29 гэдэг тусгаар тогтнолоо. Тэрнээс өмнө одоо даачин гэдэг гүрний доор байлаа шүү дээ. Даачин гэдэг гүрний. Манж гэдэг. Гэтэ яг үнэ ирэхдээ бид нэр бол нэг тал нэг л хэсэг нь байсан. Одоо манай дорнод гэдэгтэй адилхан. Яг л нэг хэсэг нь байсан тэр гүрний. Гэсэн чинь тэр гүрэн сая тэр гүрнийг ярихаар л хятад гэж ойлгоод байгаа. Тэгэл одоо хятад л өөрсдийн түүхийг байсан. 100 жилийн гутам шиг гэдэг нөгөө нэг яг нь даачин гүрний үед нэг хар тамхины дайм боллоо. Тэгэл тэрийг шинжилж чадахгүй байсараар доош ороод бид нэр сая 1940 хэд онд тусгаар тогтнолоо шүү дээ. Тусгаар тогтнолоо тийм. Тэгсэн чинь Япон яг адилхан. Яг л адилхан бас барууны худалдаач төрж ирэл хаалгааны гээл ингээл дэрлэгсэн.
Тэгсэн чинь тэр Мэжигийн үегээл Мацуито гэдэг тэр хаан шинжил хийж штт. Одоо саяны миний яриад тэр Фукусава Юкичи гэдэг хүн бол ягарахгүй тэр шинжилд орсон хүн бахан штт. Юмыг шинжилж чадсан. Тэгэхээр улс хөгжнө гэдэг бол их энгийн жижигхэн зүйлээс л эхэлдэг. Бах гэж боддог. Зөв зөв. Сэтгэлгээгээ Сэтгэл яг зөв. Одоо хятад тэр 100 хоногийн нэг шинжил гэдэг юм хийсэн юм байна. Одоо тэр нөгөө хин хааныхаа Фугугийнхээ өмнө Бадаргуул төрийнхээ өмнө тэрийг хийсэн юм. Тэгэхэд бол тэд нэр бид нар зэвсгийн зэвсгээр яхахгүй тэднээс хоцорсон юм. Зэвсгийг сайжруулах гэдэг дайрацсан юм. Тэгсэн чинь Япон бод ерөөсөө шууд өөрсдийгөө тэр одоо Last Samurai гэх киног санаж байгаа шүү дээ. Том хин ахын дагуулсан, том ахын дагуулсан. Тэр дээр чи одоо яаж вэ? Хуучин тэр хүмүүсийг хуучинтайгаа зуралдаад байгаа хүмүүстэйгээ бүр дайдаж шинжилгээ хийж тэр Мацуито гэдэг хаа. Тэгж байгаа юм. Тэгэл яа. Тэгэл ягарахгүй шинжилгээнд бол өөрийнхөө тэр эрх мэдлийг тавьдаггүй хосуутай байлдаж чинь шинжилгээ байлдгаагүй л дээ. Гэхдээ тэд нар юу гэсэн бэхээр боловсрлоо бас сайжруулсан байгаа байхгүй. Барууны боловсрлыг шууд авчирсан. Одоо бид нэр бас л барууны боловсрол гэх юмыг шууд хэлбэр төдийлөх болох гэдэг шиг байна л да. Кембрижийн хөтөлбөр гэл тийм. Гэхдээ хэлбэр төдий биш. Хамгийн гол нь тэр хүмүүсийг тархинд нэг нийлүүлж хийж юмыг ойлгуулах хэрэгтэй. Одоо манай инженерүүдийн хувьд бол чинь юм сорно гэхээр л нөгөө нэг микроконтроллеруудыг нөгөө нэг амар орчин үеийн тэр ухаалаг юмнуудыг л яриад байгаа. Уул чанартай зүгээр тэр цаана байгаа лог тэр схемийг цаана байгаа тэр физик процессуудыг л баг зэрэг ойлгоол явчихад дараа нь тэр шинэ юмнууд чи хуучирч бид нэр ёстой арт нь нөгөө очир утгаа чинь амдаж хөөж гэдэг байсан шүү дээ. Тэртэй адилхан бид нар одоо ардаас нь очиод удахгүй тэнцэнэ гэсэн үг шүү дээ. Зөв зөв. Би бол тэгж л боддог. Окей, хөгжих баха. Тэгэлгүй байх үү. Одоо удахгүй хөгжил бол удахгүй баха гэж одоо бас би ч бас бодож явдаг. Ер нь ч одоо амьдрал дээр ч бас харж ил байна. Монгол улс хэд онд ямар байл одоо ямар болж байна тийм үү? Хурдцтай бид нар хөгжөөд явж байгаа. Гэхэд удахгүй хөл нийлүүлээд алхах бах. Тэрний тулд манай инженерүүд бас маш ол том хувь нэмэр оруулна гэдэгт би бол итгэдэг. За ингээд энэ өнөөдрийнхөө дугаарыг юм сайхан хамтдаа хоол хийж өгсөн Гүрүү ресторан захирал бөгөөд ерөнхийдөө байгаач Төвшин Баяр найздаа маш их баярлалаа. Тэгээ манай хамтран оролцож байгаа энэ автын нэгдсэн платформ гэдэг Автолекс гэдэг аппликейшны хамт болонд бас баярлалаа. За өнөөдрийнхөө дугаарыг ингээд өндрөө. Баярлалаа. Хамтдаа хөгжцгөөе.